Энэ бичиж байгаа мó? Би яг ямар амар юм бичүүлээд байна. За яг хөө тэгтээ айгуу сонирхолтой заяа. Тэгээ 2015 онд манай найз нэг хүн найрсан. Тэгсэн чи ингээд юунд ажилтсан гэсэн чинь нөгөө залуу Premier League-лэрт ажилладаг байсан юм шиг. Тэгээ танаа хүн чи яаж мэдгэвтэй ямар костюм бодолтой авч чадах ш гэж хэлсэн байгаа тэр үед заяа. Зүгээр намайг шууд оромжилж байгаа юм. Яг болно л доо. Яг болохгүй шүү дээ. The man. I have a Premier League now. Тэгээд сайн байцгаана уу гантлаг байна. Хүмүүсийн мэдгээр секс цагаан богд. Одоо энэ жил 9 сарын 25-нд 27 нас хүрч байна. Тэгээд философч англи хэлний орчуулагч мэрэгчлээ. Хамтран бүтээгч M-Bank. Ийм болж ирсэн. 8 дугаар ангид байна шүү дээ. Багш нар за одоо ингээд цаашаа ямар мэрэгчлэлтэй болох вэ, юу болох вэ гэж асуудаг. Би яг үнэ мэддэггүй байсан. Багш болох юм уу, цагтаа болох юм уу, инженер болох юм уу мэдэхгүй. Ер нь мэдтгүүлсэн. Зүгээр яг үнэндээ тэр үед хүүхдийн толгойд ордог юм бол юу шүү дээ. Яаж зүгээр илүү олон цаг PC тоглох вэ гэж боддог байсан шүү дээ. Их сургууль тарин анх орохдоо зүгээр сансруу байдлаар л орцсон. Нэг бүжгийн тэмцээнд орж байгаад тэгсэн чинь нөгөө бас тэр үеийн мосийн тэр нэг эсэлт нь эхэлсэн юм уу? Тэгэл явж чичвэл автаа яриад за социолог байна, ийм газар тэнцсэн байна. Юу зүгээр юм хэр философи гайгуулгуудыг л аав. Тэгээ тэр үед гяс бүртгүүлчихэд бүжгийн тэмцээн рүү явах шаардлагатай байсан. Тэгээ одоо бол яг философитой дуртай. Философиараа бүр ажил хийгээд явдаг. Окей, анхны ажил гэх юм бол баг зах дээр зогсдог байсан юм байна. Аав ээж өөртөө хамт. Тухайд чи хар орон чинь гадаа байсан шүү дээ. Тэгээ хасах 30 гаруйд ингээ гадаа зогсож юм амар. Тэгээ тэрний дараа яг анхны ажил гэх юм бол энэ сонгуулийн ажлууд л байдаг юм шүү хүмүүсийн анхны ажлууд. Боршуур тараах марах. Трол хийжсэн. Хөлсний бичээчд гэж ярьдаг шүү дээ. Тэрний дараагаар яг анхны аль биесний гэрээтэй ажил гэх юм бол 2015 онд Америкт ажиллаж байсан housekeeper dishwasher буюу тэгээ аяг угаагч. Дараа нь мастера орчуулгаар сурж байхад манай найз ирээд чи английн багш болж чадах юм байна гэдэг. Тэг яг үндэ тэр үед бол чадхааргүй байсан. Тэгэл яг очиод багшлал сурсан да. Сүүлийн нэг 4-5 сар философийн багш. Тэрнээс өмнө бол 2 жил гаруй англи багш хийсэн. Хаач хийсэн зүйлүүдээ хийгээрээ би хамтайсан хүмүүстэй хэлхээрээ нам чанар модаггүй хамаатаа сүйдэггүй тестээ би бодаггүй үсээ бас бодаггүй хажууд минь суугаад ярилцаад үз. Харцангуу өөр байн гарт болд үз. Хамаагүй намаагүй зүйлийг би заагаагүй чамаагүй намаагүй надад бол хамаагүй. Хамгийн анх Стакын дээр айгүй олон тийм дуунууд идэг гэсэн юм аа. Ах эгч нарын. Тэгээд хамаатны ах эгч нар айгүй олуулаа болохоор янз бүрийн нэг Spice Girls явж ирсэн, шууд араас нь Backstreet Boys явсан, араас нь Outkast явдаг ч юм уу ингээд амар холимог. Тэгээд тэрийн бүгдийн сонсч явж байгаа нэг мэдсэн чинь бид нар ч бас гэр хороол морооллынх юм болохоор тэр нэг entitlement байж штэ. Тэгээд бид нар одоо юу гэдэг gangster service click бүүмийг илүү cool гэж боддог. Хотын төвхөн болохоор Вангур шиг ч юм 200 орхиныг илүү cool гэж боддог ч юм. Гэхдээ яг Монгол рэперүүд бол намайг рэпер болгоогүй. Яг тэр Монгол рэперүүдийг яг сонсоод би рэпер болно гэсэн сэтгэлийг хийж авч байгаагүй. 2015 онд Америкт очиж ажиллаж байхдаа хамгийн анх J. Cole-ийн Forces Drive, The Kendrick-ийн Pimp a Butterfly, Good Kid, Mad City. Тэгээ нөгөө хуучны бас классик альбомууд Outkast, Tribe Called Quest ч юм уу тэднийг сонсоод тэгэл окей за рэп гэдэг чинь амар гоё зүйл юм байна гэдгийг утгаар нь ойлгочихсон. Тэгээ айгүй удаан дотор ер нь рэп бүрэлдэжсэн юм уу. Монголын анхны необанк M-Bank. Онд балмадгийн хамтлаг байсан. Намайг өглөөлөх гэж яг үздэг. Тэр үед би чаддагс өөрийнхөө хоолоос ичдэг. Райм хангалттай сайн биш. Тэгээ намайг 5-6 сар чи хандлагаа өглөх гээд байж чадахгүй. Тэгээд балмадад анх өглөж утсан. 2019 оны 9 сарын 26-нд өглөж байгаа тайзан дээр. Тэгээд 2020 оны 8 сарын 31-нд анх Армантай лабш дууга гаргаад тэрнээс хойш одоо ингээд тасралтгүй
уран бүтээлээ хийгээл явж байгаа артист байна да. Арман бит хоёр чинь одоо баг ах トゥ хоёр шүү дээ. Арман бит хоёрыг ах トゥ хоёр гэж та нар бодож болно. Гэтэ бит хоёр яг мэдээч өөр эцэг ихтэй. Тэгээ анх бол Арман бит хоёр 2020 онд яг илүү татнасч байсан. Тэрнээс өмнө бол бит хоёр бүжгэлдэг гэсэн хоёлаа. Электро гэдэг нэг бүжгэлдэг шүү дээ. Тим бүжгэлдэг. Тэгээ электро бүжгэлдэг байхдаа бит хоёр нэг мэддэг байжгаад би Арманаас зүгээр нэг трифт одоо хууч хуц авч ирсэн байхгүй. Тэгээ одоо энэ өмссөн байгаа юм Арманы хөсөн хуц. Ер нь би Арманы хөсөн хуцаар л амьдэрдэг шүү дээ. Тэгээд Арман бит хоёр дотноос үйл явцсан зөвхөн хөгжим хийх үйл явц та. Айгуу дотнооссан. Одоо бол бүр яг ах トゥ хоёр шиг ерөөсө бүх юм ярина, байн хамт юм хийн. Тэ заримдаа бараг санхүү нэгч байдаг ч юм уу тэ. Тэгтлээ бүр дотнолцсон Арман бит хоёр бол тэгээд ямар ч байсан та тэр баярлаа гэдээ бас дууг сонсох юм бол ойлгох Арман бит хоёрыг юм. Аавынхаа ярихыг сонсч үзээгүй ч олон ах нартаа чих тавина би. Секс цагаан богдод баярлаа гэхэд багтаа. Ахын минь хэлсэн олон үг монголчуудын зүрхэн туссан шиг миний тархинд бас үлдсэн байгаа гэж найдаа. Opposite хоёр шиг байж чадаагүй Арманы хит холын хараа юулн хөрсөн дээр л алхмаар юм. 3 сая хүнтэй улсын газрын зурган дээр гаргах гэж уруудаж яваг. Тэгээ хуучин бол би зүгээр өгүүлэх гэж бичдэг байсан зүгээр ингээд сүртэй ингээд лаг юм өгүүлэх гэж бичдэг байсан зүгээр ингээд толгоос үл амар холбогдоод хүнд юм заах гэж байгаа юм шиг тий. Яг гэж. Явж байгаа сүулдэ болохоор нэр би нэг юм ойлгож байна да. Нэр нэг юм хийж байгаа юм байна да тий. Ямар олон хүн гомдоолоо гэдэг ч юм уу. Шинэ сүулд бичсэн юм. Хідэн ч эмэгтэй хүний гэрэлгийг хорвоо дээр бөхөв. Хиндэж хэрэггүй ховж ивэ ярих гэж бусаддаа төхөн. Хідэн ч настай байсан хамаагүй цаг нь ирэхэр чи үүхэн гэдэг ч юм уу. Эсвэл миний мэдэрч байгаа юм таахгүй. Ер нь бүх миний хөгжмөд зөв миний мэдрэмж тухайн үеийн амьдралын маягаас л гарч байгаа. Ер нь миний амьдралын бүх шийдвэрүүд random байхгүй юу? Spontaneously буюу хараа аяанда болдог. Тэрс төлөвсөн нэг ч юм байхгүй. Комеди болоход ингэсэн бид нар нэг ивент хийжсэн. Тэгээд тэрэн дээр чин комедийн Бадрал, Равиоли, Тэмүүлэн, Арман бид хэд байсан. Хоёр зэрэг. Тэгээд бид нар зүгээр тэр нэг юм акт хийх хэрэгтэйсэн байхгүй. Зүгээр хоёр хүн ингээс угаа хоорондоо бивэнтэйгээ ярилцаа зүгээр нийтэмтэй байна гэж бид нар бодсон чи тийм болоогүй, фейлдсэн. Тэгээд Бадрал гараад комеди хийсэн чи би зүгээр л ягаад ч суужснаа. За би ягаад гарч комеди хийж болдгүй ингэж одоо тэр өдөр шууд гараад ярьсан чи хүмүүс инээлгээд тэгээд тэрнээс хойш байнга тайзан дээр гарч байгаа. Тэгэхээр нөгөө нэг одоо юу гэдэг бэлтгэгдсэн байсан гэх юм. Тэгэхээр би сайн комеди гэж өөргөө хэлэхгүй баг комеди гэж хэлж болж байна уу? Үгүй ямар ч байсан UB comedy дээр би комеди хийдэг нь л үнэн. Баахаас өмнө эхлээ усаа татчаа дараа нь баадаг. Цэцээ ах найзуудтайгаа сакс тоглохоор бөмбөг болдог. Миний комедигийн онцлог гэх юм бол өөрийгөө айгүйх ярьдаг. Чин нэг нүд яага хараагүй байгаа байдлаар ярьдаг. Тэр нь айгүй фаны байдлаар. Одоо би ч айгүйх ивент дээр дуулдаг штэ. Тэгээ ивент дээр дуулж хаад ямар тэнэг юмнууд болдог тий. Тэгээ дээрээс нь зүгээр энгийн амьдралтай байж байгаа алдартай болонгот хүний амьдралд ямар марзан өөрчлөлтүүд гардаг талаар. Нэгсэн доо миний комедиг бол хулгайлахад айгүй хэцүү гэсэн үг. Тэр хүн өөрөө нэг нүдгүй надтай адилхан бас нэг нүдгүй бол болно бах тий. Тэгээ би өөрийнхөө нэрний талаар бас жоок хэлдэг. Тэгэхээр айгүй юник санагддаг надаа. Тэгэхээр хамгийн ихэнд бол Шинэ Монгол технологийн коллежийн философийн цагийн багш хийдэг. UB comedy дээр комеди хийдэг. Брэндүүдийн нүүр царай болдог. Тэгээд дөрөвдүгээр болохоор лекц уншдаг. Компаниудад, сурагчдад. Дараагийнх нь болохоор мэдээж gig гэж юм байна. Gig гэдэг нь монголоор бол халтур гэсэн үг. Тэгэхээр халтур хийж мөнгө олдог. Тэр нь болохоор нэг газар ч дуудуулаа мөнгө авах гэсэн үг тийм. 6-дахь нь юу вэ гэхээр захиалгаар дуу хийж өгдөг. Захиалгаар дуу хийж болно, ая хийж болно те. Ямар нэгэн аппликейшн онгоодаг ая байж болно. Киноны дуу байж болно, background noise байж болно, тоглоомны дуу байж болно, эсвэл бүтэн захиалгын дуу байж болно. Тэгээд тэр компани нүүр царай болохоос гадна 7 дахь зүйл нь юу байна вэ гэхээр зүгээр модель хийдэг. Тэр нь гэхдээ удаан хугацааны тийм нүүр царай болоод шүү. Зүгээр л нэг удаа, хоёр удаагийн тий. Жишээ нь заяа бэлхий биш шүү дээ. Зүгээр нэг удаадаа очиж зүгээр зураг авалтанд орсон байх жишээ нь. Тэгэхээр тэрийг бол би илүү моделийн ажил гэж хараад байгаа. Гэхдээ би бол мэргэжлийн модель бол биш. Тэгэхээр зүгээр тийм моделийн ажлаар бол орлого олдог гэсэн. Tom Taylor гэдэг брэнд яг одоо бодолтой өмссөн сууж байна. Тэгээ энэ бодолтыг өмссөн. Миний чинь нэг угаасаа хараагүй.
14 16. Халтур гэдэг үг нь өөр айгу буруу үг. Бид нар зөвхөн ги гэж хэлдэг. Би бол халтур хэлээ гэж хизээч хэлж үзээгүй юм. Тэгээ тайсан дээр гараад халтурдаж бас үзээгүй. Тэр чинь миний дуу штэ. Тэгээд дууга халтурдаж дуулна гэж юу байсан юм бэ тэр чинь. Өөрийнхөө дууг хүн айл болох гоё л дуулна ч гэжтэй. Үглэхийг л бодно штэ. Би дуулдаг хүмүүшэлтэй. Лекц уншиж гэсэндээ хамаач зүрх сэтгэлээсээ лекц уншдаг тий. Халтур гэдэг үг хэрэглэхгүй хэдүүлээ гиг гэдэг үг хэрэглэж байлаагүй зүгээр надад бол санагдаад байгаа. Гиг буюу тухайнтэй төр хугацаанд тохироод тий богино хугацаанд гяс очиж ажиллаа хийгээд тэр хүнээсээ мөнгө авлаа тий. Тэр нь гэрээтэй байж болно, гэрээгүй байж болно. Тэгэхээр халтур гэхээр нэг муухай үг байна ер нь. Халтур гэж бид хэлж байгаа. Эрүүл санхүүг хамтдаа бүтээе. Эмбанк. Би айгу агрессив байдаг. Айгу олон юм дээр. Агрессив ханддаг, агрессив буюу төрмгийн ханддаг. Ялангуяа бизнес дээр. Мөнгөн дээр. За мөнгө нэг юм байна. Нэгдүгээрт биш үү? Би жилийн өмнө явж мөнгөгүй байсан юм баггүй юу? Та нар боддоо багшийн цалин чинь за ихтэл сая 200 байгаа шүү дээ. Тэг ингээ бодохоор тийм одоо газраас би чинь одоо шал өөр салбар руу орчиж байгаа. Их мөнгө рүү орчиж байгаа гэсэн үг тийм. Тэгээд ингээ орж ирэнгүүт нэгдүгээр тэр хүний хэрэглээ бол өөрчлөгдөж байгаа. Ажиллаж байгаа хүмүүс чинь бид нар чинь студийн тоног тохиромжил гэхэд наацх нь хамгийн сүүлийн их байх хэрэгтэй гэдэг ч юм уу тийм. Миний табулараасаа гэдэг би компанитай шинээрээ. Манай компани дотроо 4 хүнтэй. Нэг нь би захирал нь, уран продюсер, Армаа уран нуграач. За Армаа болохоор арт директор гэж явдаг байхгүй юу. Тэгээд манай менежер гэдэг юм 4 хүний компани байдаг. Тэгээд энэ компанийнхаа студийн тоног тохиромж бүх юм цалин гэдэг энэ чинь бас нэг мөнгө гарч байгаа тэндээс чинь. Тэгээд дараагийн зарлага юу байна вэ гэхээр хоол байна. Маш хэмжээгээр хоол мөнгө өрдөг. Тэгээд аав ээж өөртөө дандаа загнуулдаг тийм. Тэгэхээр мэдээж орлого олж байгаа юм чинь хүн хуримтлалтай байна, бас хөрөнгө оруулна. Тэгэхээр би хамгийн том хөрөнгө оруулалтыг бол хөгжим гэж хардаг. Хөгжимдөө хөрөнгө оруулдаг. Гэхдээ үүнээс гадна яг ямар хөрөнгө оруулалтууд байна вэ гэхээр наацх нь бонд байж болж байгаа тийм. Хувьцаа авсан байгаа. Тэрнээс гадна нэмээд хадгаламж мэдээж байгаа зүгээр л. Тэрнээс шууд ингээд мөнгө олонготой тэр мөнгөө бүгдийг өрөнд тараа хийгээд хоол идээд хувцас аваад яваад байгаа юм бол бас байхгүй гэсэн үгтэй. Тэгэх юм бол тэгээд айгүй ордон дампуурах байх. Маш хэмжээгээр хөдөлмөрлөх шаардлагатай. Тэгээд энийг хэлэх хэрэг байна уу? Клишэ шүү дээ. Өлөг болцсон үг тийм. Гэхдээ үнэн хөдөлмөрлөхөр болдго нь бол үнэн маш хэмжээгээр. Би яадаг байсан гэж анх фарад ажилтдаг хаад өглөөс оройтой ажиллаад гэртээ нэг 10 гэж ирээд тэгээ шөнийн 2 хүртэл хөгжим идэг байлаа. Ядарсан байгаа шүү дээ. Өдөржингөө хичээл заагаад багш чинь бас ядарна шүү дээ. Тэгэхээр хэрвээ та нэг ажил хийдэг тэгээд цалинч хангалтгүй байгаа бол асуудал танд байна гэсэн үг ээ гэж би хардаг. Зөвхөн миний үзэл бодол шүү. Олон юм хийдэг л болчихж таа. Давхар Okay, put your fucking hands up, just a fucking anthem. Smell me, nigga, that's Chanel cologne. Хобби. Хэрч ажиллах. Комеди, ажил болсон. Лекцтэй юм ярих. Ажил шүү дээ миний юм ярих чи ажил байхгүй. Хөгжим хийх. Хобби биш. Ажил. Тэгэхээр миний бүх хобби бүгдээрээ ажил болсон гэсэн. Тэр хоббигаа ажил болгож бас олно. Тэгвэл илүү одоо юу гэдэг амар тайван байна бах те. Гэтэ хобби чин ажил болцсон байсан ч гэсэндээ бас туйлын аз жаргалтай байна гэж бол байхгүй те. Их ажил хийж байгаа тохиолдолд бол стресс, айгүй хэмжээгээр стресс. Гэтэ энийг бол би эерэг стресс гэж хардаг. Тэгэхээр сонио үг болсон. Миний бүх хобби миний ажил. Олонний танилд байхад мэдээж хамгийн давуу тал гэх юм бол юу гэдэг хүмүүс хайрлагдах, хүндлэгдэх, тэрүүгээрээ дамжуулаад мөнгө олох гэдэг нэг юм байгаа даа. Нэг сул тал нь байна. Тэрийгээ дагаад маш хүүрэг хариуцлага гарч ирдэг. Зөв хүн шттэ бид нар чинь бүгдээрээ яг ижлэх хүмүүс шттэ. Зүгээр олонний танил гэхээр тэр чинь тусдаа өөр хүн гэсэн үг биш. Тэр хүн чинь бас амьдралтаа алдаа гаргаад янз бүр байна. Тэр хүн чинь шуналтай байж болно. Хүсэл тачаалтай байж болно. Зарим нь бүр тэнэгдүү байж болох байхгүй юу? Надад хүмүүс дургу байж болно. Та надад дуртай байж болно. Та надад санал нийлэхгүй байж болно. Та бас надад санал нийлж болно. Гэхдээ би таны үг хэлэх хэрэгчлөөг бол хийж боомлохгүй. Тэр олон нийтийн дарамт гэдэг нэг юм байна. Давуу тал нь болохоор олон нийтийн хайр хүндэтгэл гэдэг хоёр юм байна тий. Тэгээ хоёулаа яг ижлэх хэмжээтэй. Тэгээ энэгээрээ мөнгө олж болно. Энэгээр эсрэгээрээ мөнгө алдчихж болно. Тэгэхээр энэ бол яг юм хоёр үзүүртэй илт гэсэн.